За сайн байна уу? Сонин байна. Та хинтээ суух вэ гэдгийг нь харж өгөх. Тараа уншлага эхлэхэд бэлэн боллоо. За групп номер 1, 2, 3 гэдэг 3 групп байна. За групп болгоны би тусад нь онцгойгоор нэрлэж өгсөн байгаа. Тэрийг танилцуулъя. Групп номер 1-ийн нэр нь болохоор Hierophant хэрэг гэж нэрлэгдэж байгаа. Hierophant хэрэг. За групп номер 2 нь болохоор 9 аяга гэж нэрлэгдэж байгаа. Групп номер 3 нь болохоор Devil Yama гэж нэрлэгдэх болно. За энэ кодоор нэмэлтүүд нь орох болно. Тэгээс YouTube бичлэгийнхэн доор нь цаг хугацааныхаа таймстамп энэ нэрнүүдийн доор байх болно. За тэгэхээр та зөв группээ сонгохын тулд мэдрэмжтэйгээ холбогдож агаад өөрт хамгийн их татагдаж буй группийг сонгоорой. Тэгээ бас дээрээс нь таны уншлага энэ бичлэг дотор огт байхгүй байж болно. Тэгээ тэрийг яаж мэдэх вэ гэхээр нэгт мэдрэмжтэйгээ холбогдно. Хоёрт энергийн шалгалтын үеэр болон уншлагаа сонсож байх үедээ хэр үнэн санагдаж байна гэдгээ мэдрэмжтэйгээ холбогддог байж ич шалгаад яг өөрийнх нь уншлага мөн байна уугүй юу. Тэгээ нэмэлтийг нь авах нь зөв санагдаж байна уугүй юу гэдгээ шалгаад явах юм шүү. За тэгэхээр шууд уншлага руугаа оръё. За сайн мөн үү, групп номер 1 уншлагада тавтай морил. Та энэ Hierophant хэрэг сонгосон байна. Hierophant гэд хөзрөн болохоор яг Major Arcana дээр шашныг бэлэгдэж болдог, бас гэрлэлтийг бэлэгдэж болдог. Хайр дурлалыг өөрийнхөө шашин болгох юм бол тэр нь одоо гэрлэлт гэсэн утгатайгаар ойлгогдож болдог баа. 5-ын тоотой хөзөр байна. Хэрээний зурагтай, түлхүүрний зурагтай, ард нь аянга захиж байгаа. Аянга цахилгаантай ийм дур зураглал байна. Тэгэхээр таны суух хүн болвол нэгт маш амар тийм кул хүний дүр зураглал надад үзэгдэж байна. Маш кул, маш ухаантай. Тийм даруухан биш. Зөөлхөн даруухан төрлийн хүн биш гэж харагдаж байна. Ялцчихгүй. Гэхдээ тийм кул хэрнээ одоо юу гэдэг кул гэд бодонгот хүмүүс юу гэж бодоод байдаг те. Ийм хүмийг тоодаггүй гэдэг ч юм уу те. Ингээ амар юм цамаа гэдэг лөө нэг тийм сонио үг орж ирэх гээд ах ээ. Цамаа назгаа гэдэг ч юм уу. Тийм бол ерөөсөө биш. Харин ч эсрэгээр энэ хүн бол үнэхээр ийм үзэл бодолсог. Аюу хүчтэй үзэл бодлуудтай тэрнийхээ төлөө аюу хөцөгдөг, тэрнийхээ төлөө амьдрдаг. Таны суух төрлийн хүн нь бүр юу гэж болцсошгүй ийм өглөө болгон босоод дасгал хийдэг гэдэг ч юм уу те. Өглөө болгон босоод жимд явдаг, бассейнд явдаг, эсвэл өглөө болгон босоод бясалгал хийдэг гэдэг ч юм уу. Ийм аюу тийм зарчимч хүн байна. Зарчимч нямбай. Тэгээ бусад хүмүүсийг айгүй юм шүүмжлэмтгий хүн байж болцсошгүй. Нийгэм ингээд байгаа учраас нэг юм хөгжихгүй байгаа. Ерөөсөн Монгол улсын байдал ийм байна. Ингээд болохгүй байна гэдэг ч юм уу те. Эсвэл энэ ажлын газар дээр ажил дээр ямар нэг асуудал тутгалдах юм бол таны энэ суусан байгаа хүн яасан сонио хачин хүмүүс вэ? Ерөөсөө шүүхээр орё, хариуцлага тооцъё, ямар нэг үйлдэл авъя гэдэг ч юм уу те. Ингээ ерөөсө зүгээр суух хүн биш. Ийм даруухан, чимээгүй тайван хүн биш. Тайван биш гэдэг нь болохоор юм амар стресс ихтэй гэсэн ч үг бас биш байна. Ийм сонирхолтой хүний энерги надад мэдрэгдэж байна. За тэгээд та бас энэ хүнтэй уулзахдаа гинтийн байдлаар уулзаж болцсохгүй. Энэ уншлагаар нь яаж уулзахыг харж өгнө. Энэ уншлагаар нь болохоор таны одоогийн байдлыг нь хараад таны суух хүний талаар мэдээллийг аваад тэгээд яаж уулзах вэ, яаж учрах вэ гэдгийг харж өгнө. Тэгээд нэмэлтээр нь болохоор та хоёрын амьдралын зорилгыг харж өгнө, хизээ суух вэ гэдгийг харж өгнө. Тэгээд зөвлөгөөг нь сахиусныхаа зөвлөгөөг нь харж өгөх болно. За тэгэхээр энергийн шалгалтыг нь харж өгье. Таны одоогийн байдал, таны одоогийн романсын хайр дурлалын байдал ямар шүү байна вэ харж өгье. За. King of Cups, Justice доош харсан. Ten of Wands дэш харсан. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэл хөдлөлийн хангалуун байдал дээр 100% анхаарсан байгаа гэж харагдаж байна. Сэтгэл хөдлөлийн хангалуун байдал өөрийгөө хайрлах, өөрийгөө арчлах, амьдралтай харилцах, хорвоо ертөнцтэй харилцах гэх тийм иймэрхүү зүйлсүүдийг ерөөсөө 100% базааж байгаа, 100% энийг хангаж өөрийгөө бүрэн хангадаг болж байгаа гэж харагдаж байна. Одоо ерөөсөө бусдаас хамааралтай байхаа болж байгаа, бусдад наалтан байхаа болж байгаа. Ингэснийхээ ачаар
таны амьдралд ерөөхдөө болвол токсик хүмүүс, шудраг бус хүмүүс байха болжоо гэж харагдаж байна. Өөрийгөө бүрэн хангадаг, өөрөө хувьдаа аз жаргалтай байдаг, амар амгалан байдаг болчингууд ерөөсөө токсик хүмүүстэй харьцах шаардлагагүй болоод ерөөхдөө бол айгүй тийм сэтгэл хөдлөлийн төлөвшөл, амар амгалан, хувийн амар амгалан гэх мэт зүйлсүүд нь айгүй ихсэж өгсөж байгаа, хөгжиж байгаа, дэвшиж байгаа гэж харагдаж байна. За тэгээд гэхдээ зовлонгоо гэдэг ч юм уу те зовлонгоо, садаагүй, сорилтгүй бол биш. Харин ч эсрэгээрээ яг одоо таны амьдралд асар их хэмжээний сорилтууд явж байж болзошгүй харагдаж байна. Зарим нэгэн талаараа амьдрал нь мэдээж айгүй дутуу дулмиг санагдаж болзошгүй. Дулмиг гэж юу гэсэн үг вэ? Ерөөсөн миний мэдхгүй өгнүүд өнөөдөр энэ уншлагаар айгүй хоорж ирээд ах юм. Таны тэгэхээр энэ Hierophant таны суух нь гадаад хүн байж бас байж болзошгүй. Ингээд айгүй мэдхгүй миний яг бүрэн утгыг нь бүрэн мэдэхгүй өгнүүд минь энэ уншлагын хоёр айгүй хоорж ирж байна. За тэр яг суух нь гадаад хүн байж болзошгүй. Тэгээ хэл өөрийгөө ойлгуулах тал дээр жоохон төвөгшөөдөг гэдэг ч юм уу те. Хэлэх үгээ айгүй боддог, маш их боддог. Хэлэх зүйлтэй анхаардаг. Тэгээ бас нөгөө талаараа өөрийнхөө хэлж ярьж байгаа зүйлстэй айгүй юм шүүмтгий ханддаг төрлийн хүн байж болзошгүй шүү. Окей. За тэгэхээр таны амьдрал яг одоо сорилтоор дүүрэн байгаад байна. Сорилтоор дүүрэн. Гэхдээ та болохоор энэ сорилтуудыг давж гарах нь миний амьдралд ашигтай зөв зүйл. Энэ сорилтууд нь миний том гоё амьдралыг бүтээж байгаа гэд манай муур эмхтэй мөр хүүе бүр хөвтлээ. Болохгүй шүү. Босоорой. За манай муур ингээ өсөрч гарч ирж байгаа. Шалтгаан нь юу вэ гэдгийг захиуснаас нь асууя. Бүр тогтчлоо. Өсөрч гарч ирснээр тогтчлоо. Окей. Judgment. Бусдад тоогдохыг хүсэж байгаа. Зааж би муураа буулгахгүй бол бүр өмөлөд эхэллээ. За энэ бой. Эми бой чухал уншлага групп номер 1 уншлага хийж байна, окей? Чи миний өвөр дээр сууж, окей? За тэгэхээр манай муур ингэж амар өмөлөд боо юм болж байгаа шалтгаан та яг одоо амьдралдаа амар их анхаарлыг хүсэж байна. Энийг хүлээн зөвшөөрөх нь жоохон хэцүү байж болзошгүй, муухай байж болзошгүй юм анхаарал хүсэж байна гэдэг тэгэхээр те. Тэгэхээр та маш удаан хугацаагаар тодорхой хэмжээний хугацаагаар өөрийнхөө бүх хэрэгцээнүүдийг хангаад өөрийгөө бүрэн болгоод явж байгаа учраас бусдаас хамааралгүй болцсон. Энэ нь болохоор нэг талаараа аягүй сайн зүйл таны амьдралд ерөөхдөө токсик хүн орж ирэх боломжгүй болцсон байгаа. Гэхдээ нөгөө талаараа токсик хүмүүс орж ирэх боломжгүй болцсонгууд нийгмийн дийлэнх нь таны амьдралд орж ирж чадах альчдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр анхаарал, хүн хоорондын харилцаа, нийгэм шил гэдэг зүйлсүүд айгүй дутагдчихж болзошгүй харагдаж байна. Гэхдээ энэ зүйлс яг одоо танд дутагдж байгаа, энэ зүйлс яг одоо танд хангалтгүй санагдаж байгаа нь энэ мэдрэмж нь өөрөө айгүй чухал байна. Энэ мэдрэмжийг мэдрээд энэ зүйлсийг туулах нь маш чухал байгаад байна. Чухал сургаамжтай, чухал бойжилттай, чухал таны хөгжил, таны гэгэрэл гэдэг ч юм уу те, таны хүч чадалтай болох, аз жаргалтай амьдралыг бүтээх юм тогооны маш чухал орц байна гэсэн үг орж ирлээ. Тийм тэгэхээр одоо та тогоон дотор янз бүрийн бүтээгдэхүүн зүйлсүүдийг хоол хийж гинэ гэж бодлоо. Гэтэл ловон сангон сармас гэх янз бүрийн бүтээгдэхүүнүүд хийдэг тийм бүтээгдэхүүн биш ээ. Ямар сонио үгнүүд би ашиглаад байна. Монголоор ярьж чаддаггүй юм шиг л ах юм. Ямар сонио юм бэ? За тэр яг жорийнхаа зүйлсүүдийг хоолыг тоогоор хийж байгаа гэж бодох юм бол энэ яг одоогийн байдлаар энэ ганцаардлыг анхаарал дутууд болмог байх нь таны хоол та гэдэг хоолны юм чухал хэсэг юм аа гэж аягүй сонио орчуулга орж ирж байна. Тэгэхээр ямар ч хэлсэн яг энэ зүйлээр яг одоо нүүр тулж явах нь чухал байна. Ингэх нь таны өөрийнхөө нийгмийнхаа байр суурийг ирээдүйд олоход туслах болно. Тэгээд дээрэс нь та энэ ганцаардлын гэдэг ч юм уу те анхаарал дутууд болмог байгаа нийгэмшил дутуудаад байгаа энэ асуудал тун удахгүй эцэслэх гэж байна. Энэ сургаалыг энэ энергийг давж гараад дахиад нэг энергийг давж гараад
Тэгэл болж байгаа харагдаж байна. Тэгэл ерөөсөө энэ нийгэмшлийн асуудал бол таны амьдралд ерөөхдөө бүрэн бүтэн зэгцлэгдээд дахиад ингэж ганцаардахааргүй, дахиад ингэж анхаарлаар дутахааргүй, дахиад нийгэмшлэр хүрээлэлээр дутагдахааргүй болж байгаа харагдаж байна. За, өөр таны одоогийн байдлыг, таны романсын байдал тэгэхээр жоохон романс гэхээсээ илүүтэйгээр та ерөөсөө өөр төрөө анхаарсан төлөвтэй байж болзошгүй. Тэгээ таны аян замналыг нь сахиуснууд нь 100% гайдалж байгаа, сахиуснууд нь 100% залж байгаа харагдаж байна. Энэ бас маш сайн зүйл. Яагаад гэвэл та сахиусуудтайгаа хамтарч чадчихна гэсэн үг. Тэгээ сахиусуудтай хамтарч чадж байгаа цагт ерөөхдөө таны амьдрал юу н буруу замаар орохгүй. За, Wheel of Fortune, Queen of Wands. Тэгээ бас та яг одоо танд юу тохиож байна вэ гэдэг. Тэгэхээр та өөрийгөө маш дур булаа, маш үзэсгэлэнтэй гэдгийг 100% мэдэрдэг болж байна. За, өөрийгөө маш үзэсгэлэнтэй, маш гоё эмэгтэй, эсвэл маш гоё ийм халуухан хүн гэдгийг үнэхээр мэдэрдэг болж эхэлж байна. Хэрвээ та өөрөө эрэгтэй хүн болвол таны хандлах хүн бүр үнэхээр ийм халуухан час исэн эмэгтэй байх болно. Пита доошоотой. Пита доошоо гэдэг нь болохоор гал доошоотой хэлж байгаа. Тэрийг монголоор бас хэлдэг юм лээ. Шар гэдэг лөө шар бадгар энэ гэж яриад байдаг. Тэгэхээр тийм хүнтэй суух ийм үүд зам нь хаалга нээгдэж байгаа юм байна. Хэрвээ та өөрөө эмэгтэй хүн болвол, эмэгтэй эрчимтэй хүн болвол өөрийнхөө гэрлэлт хосын ярилцаанд өөрийгөө бүр үнэхээр гоёор мэдэрдэг, үнэхээр халуухнаар мэдэрдэг, асар их хүч чадалтай, асар их авиас бэлгээ хөгжүүлдэг ийм хүн байхаар бэлтгэгдэж байна гэж харагдаж байна. Энэ бэлтгэл базаалтууд нь явагдчихэ. Тэгээ тийм болохоор тань маш их баяр хүргэе. Та амьдралдаа бүр үнэхээр маш гоё зүйлсүүдийг дуудаж байгаа юм байна. Маш гоё зүйлсүүд таны амьдралд орж ирж байгаа юм байна. Тэгээ та ерөөсөө хосын харилцаанд өөрийгөө хэр хэмжээний хүчтэй байх вэ гэдгээ та одоо ерөөсөө төсөөлж чадахгүй хэмжээний лаг бэлтгэлүүд явагдаж байна. Тэр үнэхээр мундаг байна. Баяр хүргэе. За, тэгэхээр энэ зүйлсүүд хэрвээ байгаагүй байсан бол та хосын харилцаанд, гэрэлтэй харилцаанд жоохон бөхөлдсөн, номой, даруухан, дээрлэхүүлсэн маягийн байх боломжтой байжээ. Тэгтэл одоо энэ зүйлсүүд нь базаагдаад бэлтгэгдсэн учраас танд бол тийм аюул нүгэлэхгүй. Гэхдээ мэдээж би ингэж хэлсэн байлаа гэд та хинтээж хамаагүй сууж болно гэсэн үг биш. Хинтээж хамаагүй суусан дарангуулагдахгүй гэж байгаа юм биш. Та ерөөсөө энэ уншлагыг хийж байгаа та бит хоёрын хин нь илүү хүчтэй вэ гэх юм бол та илүү хүчтэй. Тэгэхээр энэ уншлагыг хийсний дараа та өөр сонголтыг гаргаад энэ зүйлсүүдийг бүгднийг нь хөсөр хаях бүрэн боломжтой юм шүү. Гэтэ таны яг одоо байгаа байдал, одоо чиглэсэн байгаа зүйлсүүд нь бол ийм байдалтай байна. За, тэгэхээр сая хэлээд дууссан чи миний камер хөдлөгдөөд ингээд далигчлаа. Тэгэхээр саяны миний хийсэн зүйл та илүү хүчтэй, та энэ бүх зүйлсийг хүсрэх боломжтой гэж хэлсэн таныг айгүй зочроосон, дөргоосон байж болцсохгүй юм шүү. Гэтэ нөгөө талаараа биш, ууг нь бол энэ мэдээлэл танд асар их хэмжээний амар амгаланг өгжийвэл зохин. Яагаад гэвэл өөр хүн гэдэг ч юм уу та өөр тараа уншлага дээр очиод өөр зөв бэлэгч дээр очиод нөгөөх нь болохоор таныг бүтэхгүй харагдчих энэ төр гэж хэлэх юм бол тэр уншлагын хүчтэй юу эсвэл таны сонголт хүчтэй гэвэл таны сонголт илүү хүчтэй. Хий нэг хүн таныг харагдчих гэж хэлэх юм бол та өөрийгөө үгүй би харагдахгүй байхыг сонгож байна. Би хүчтэй байхыг сонгож байна. Би эрхчлөөтэй байхыг сонгож байна. Би сахиустайгаа хамт амьдрахыг сонгож байна. Би өөрийгөө хайрлахыг сонгож байна. Би хайрыг сонгож байна. Хайрлагдахыг сонгож байна гэд дор нь өөрчилж болдог байгаа шүү. Тэгэхээр тараа уншлага гэдэг нь ерөөсөө юм чулуунд бичигдсэн зүйл гэхээс илүүтэйгээр таны сонголтод туслах, таны амьдралыгаа өөрөө бүтээхэд туслах хэрэгсэл юм аа гэдэг бүүн мартаарай. За, одоо таны суух хүний талаар мэдээллийг илүү дэлгэрэнгүй харж өгье. За, групп номер 1-ийн суух хүнийхэн талаар мэдээллийг харъя. Ийм хоёр Orion's Tarot, Woodland Spirits гэдэг ийм хоёр амтны зурагтай хөзөрнүүд байгаа. Энэ декнес хөзөр сонголт харъя. Ямар суух хүн ямар амтнаар бэлгшээх нөө, ямар хүн гэж гарч ирэх нөө харъя. Six of Pentacles. За. Энийг хоёрыг адилхан амтан гараад ирсэн. Martin гэнэ үү?
энэ чинь энэ ч тарууга юм уу да? Энэ тарууга мөн үү? Би ерөөсө таргайг амдаар нэг харж байгаагүй. Тарууга муу юм болов? Энэ яг адилхан хоёр амтан гараад ирлээ тий. Ямар амтан юм болоо яана Martin and Fox Club. За тэгэхээр ямар ч үл хэсэн энэ амтнууд нь бүгдээрээ жижигхэн биетэй амтнууд байгаа учраас таны суух хүн нь арай жижиг биетэй хүн байж болно, хөнгөн шингэн хүн байж болно. Гэхдээ танд царай муутай санагдана гэсэн үг бол биш мэдээж. Яг айгүй кул айгүй царайлаг хүн байгаад байгаа тий. За тэгээд энэ амт нь болохоор юм хурдан хөдөлгөөнтэй ахвал самбатай дээрээ айгүй юм cute буюу юм хөөрдөм хүний юм дүр зурглыг оруулж ирж байна. Нэг талаараа айгүй шүүмжлэмтгий айгүй ухаантай айгүй кул нөгөө талаараа айгүй юм хөөрдөм талаас байгаа харагдаж байна. Тэгээд энэ хүн маш хөдөлгөөнтэй нөхцөл ямарваа нэгэн нөхцөл байдлын учрыг гаргалгааг нь болохдоо маш сайн. Street smarts гэдэг байдаг тий. Одоо зарим хүмүүс ажилд орно гэдэг ч юм уу, жолооны курстэй суун, сургуульд суун гэдэг энэ зүйлсүүдээ жоохон гинэн байдлаар авч явдаг тий. Гинэн байдлаар ажилдаа явдаг. Тэгэхээр энэ хүн бол ерөөсөө гинэн хүн биш байна. Бүр үнэхээр хурц ухаантай. Энэ гурван амтны гурвуулангийнх нь адил зүйл нь юу вэ гэхээр масар их ухаантай. Амар ухаантай хүн байна. За тэгэхээр Six of Pentacles доошоо гарч ирсэн учраас энэ хүн энгийн дүрмүүдийг дагдаггүй төрлийн хүн гэж харагдаж байна. Одоо энгийн төрлийн ажил хийдэггүй байж болцсохгүй. Энгийн оффист ажиллах гэдэг ч юм уу тиймэрхүү юм хийдэггүй. Өөрийнхөө дүрмийг өөрөө бичдэг, амьдралынхаа дүрмийг өөрөө бичдэг тий. Тэгээд өөрөө дандаа бүх зүйлсийг болгодог. Машин авах юм дис дараатай үйл явц байлаа гэж бодоход тэр хүн тэр дис дараануудыг орхиод өөрийнхөө дүрмээр өөрийнхөө яаж иж байгаа машин болгоод олоод авцсан байдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр амьдралаа ерөөсөө 100% өөрийнхөө дүрмээрээ өөрийнхөө дагуу өөрийнхөө тархалгаараа шийдэж явдаг юм жоохон unconventional гэдэг юм unconventional гэдэг нь болохоор энгийн биш л гэсэн үг. Энгийн зүйлсийг даадаггүй. Ажилд орохдоо дандаа бусад хүмүүс болохоор CV, resume буюу өөрийнхөө ажлынхаа анкетыг өгөж ажлын ярилцлаганд орж байгаад ажилд ороод идэг бол энэ хүн тэр ажлынхаа тухайн ажлынхаа босс менежертэй танилцсангуудаа тэр босс менежертэй ярилцж байгаад шууд маргаашнаас нь ажилд орчдөг гэдэг ч юм уу те. Тэгээ ажиллаа хийж байгаа арга барил нь ч гэсэн энгийн биш арай юм сонирхолтой содон байдлаар ажиллаа хийж байгаа харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нэмэлт хөзрүүд харъя. Суух хүн нөр ямар хүн байх вэ? Суух хүнийхэн талаар group номер 1-ийн суух хүнийх нь ханилах хүнийхэн талаарх мэдээллийг авъя. Past lives та хоёр өнгөрсөн насндаа нэгнээ таньдаг байсан. Өнгөрсөн насндаа бас суусан байсан байж болцсохгүй. Obstacles. Moment. Энэ уншлага нэг л цадаа ихтэй уншлага байгаад байна. Тэгээ гарч ирж байгаа хөзөрнүүдийг харах юм бол тооёрт тойрын харилцаанд ийм юу байж болцсохгүй. Ингээд тогтож суугаад ярилцах боломж олдохгүй байж болцсохгүй. Ялангуяа эхэндээ ч юм уу те үерхлийнхаа үе шатндаа гэдэг ч юм уу эсвэл аль нэг үед тойрын харилцааны үерхлийн гэрлэлтийн хамгийн том асуудлуудын нэг нь ерөөсөө ингээд тухтай суугаад тухлаад нэг болзоонд явчих чадахгүй. Тухтай нэг гэртээ хоёулаа юм ярилцаа сууж чадахгүй. Хоёулаа л нэг юм үсчсэн харайсан ямарваа нэгэн асуудал садаа амьдралд нь асаж арвалцаж гарч ирсэн гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдал байгаа харагдаж байна. Тэгээ нөгөө хүн нь бас маш их хэмжээний ажлыг амжуулдаг, таны сууж байгаа их хэмжээний ажлыг амжуулдаг. Энэ ч ивент, тэр ч ивентэд ийм ч юмд оролцсон, ийм ч ажлыг хөөцөлтөн гэд маш олон өөр төрлийн зүйлсийг хийж байгаа болохоор энэ хүнийг тогтоож барьж аваад ярилцах жоохон хэцүү байж болцсошгүй. За тэгээ зарим тохиолдолд энэ хүн урлагийн хүмүүс гэж бас болцсошгүй. Урлагийн хүмүүс ийм сони chaotic гэдэг ч юм уу те. Цагийн хувааргүй ийм нэг байж байгаа л нэг мэдгээд гараад явцсан тайзан дээр гарцсан эсвэл үзэсгэлэн дээр гаргацсан явж идэг гэдэг ч юм уу. Яагаад эсвэл үзэсгэлэн гарч байгаа учраас маш олон өнөөр олон сараар алга болчдөг гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудал тохиож болцсошгүй харагдаж байна. Энэ асуудал тохиож байгаа нь ерөөсөө та хоёрын өнгөрсөн насны асуудалтай холбоотой. За тэгээ та хоёр хүүхэдтэй болох магадлал маш өндөр байна. Эсвэл суухасаа өмнө хоёр талаас нөгөө хүн эсвэл та өөрөө хүүхэдтэй байж байгаад нийлээд хамт хүүхдүүд дээрээ хамт эцэг их нь болж байгаа харагдаж байна.
За тэгээд бага насныхаа та хоёр нийлснээрээ энэ асуудлуудыг энэ өнгөрсөн насны асуудлууд байгаа даа тий тогтож сууж чаддаггүй нэгэнтэйгээ чанартай цагийг өнгөрөөж чаддаггүй энэ асуудлыг та хоёр хамтдаа ангаах болно гэж харагдаж байна. За өөр нэмэлт мэдээлэл харъя. Uranus change өөрчлөлт гэдэг үзэр доошоо гарч ирсэн байна. Pluto rebirth. Айгүй энэ тогтворгүй энерги маш их байна. Та хоёрын уншлага энэ хирээж гарч ирээд ингэж байгаа нь маш их тогтворгүй энерги. Яг үнийг хэлэхэд асар их гарч ирж байна. Тэгээд мэдээж суух хоримлох талаар уншлага авч байгаа хүн тогтворгүй гэдэг үгийг сонсохыг үнэхээр хүсэхгүй те. Гэхдээ би үнээр нь хэлэхгүй бол болохгүй. Тогтворгүй энерги маш их байна. Тогтворгүй энерги маш их байгаагийн шалтгаан нь болохоор ерөөсөө тоор энэ насандаа эсвэл тойрын харилцааны гол учир нь ханилаад амар амгалан уйдгартай амьдралтай байх гэхээс илүүтэйгээр тоор хамтдаа нэгнийгээ хувиргаж өгөх зорилттой байгаад байна. Хувирах, шинжлэх энэ хуучин асуудлуудыг одоо хуучинд нүлдэх, хуучин асуудлуудыг transcend хийх буюу хуучин асуудлуудыг давж гарах давж гарахаас гадна энийг хувиргаж хүч чадал болгох энэ бол тойрын энэ насны уулзж байгаа зорилго юм байна шүү. Тийм учраас асар их хэмжээний өөрчлөлт, асар их хэмжээний сургаал, асар их хэмжээний дэвшилт, хувийн хөгжлийн дэвшилтүүд байна гэдгийг анзаараарай. За тэгээд хэрвээ танд ийм гэрэлттэй байх нь таалагдахгүй байгаа бол яг одоо энэ уншлагыг сонсчоод би чи ийм зам руу зөвлөлдсөн байгаа юм байна. Зүгээ өөрчлөгээд оронд нь 50 доктортой харилцаа, 50 доктортой үерхлийг гэрэлтийн харилцаатай байхыг сонгож болно шүү. Тэгж сонгож болно. За одоо та хоёр яг яаж уулзах вэ гэдгийг хараад өгье. Та хоёр яаж уулзах вэ? Та хоёр яаж нэгнтэйгээ уулзах вэ? За яг өөр дээрээ анхаарсан байж ахтаа нэгнтэйгээ уулзах болно гэж харагдаж байна. Амьдрал нэг тайван тогтун болоод өөр дээрээ 100% анхаарад хамаг энерги, хамаг санхүү бүх юмаа өөртөө зарцуулаад тэрний хажуур ингээ жоохон уйдаад гэх тээ үсээ гэдэг нь болохоор чолко үлээж байгаа тэмдэр зурглаанд орж ирсэн. Нэг Ariel, Little Mermaid, Бяцхан Лусын дан ингээ Disney хөгөлтэй кинодэр Ariel үсээ ингээд үлээгээд байдаг тэр дүр зурглалын ачмнууд орж ирсэн. Тэгээ байж ахтаа уулзах болно. Өөр нэмэлт мэдээлэл харъя. Санхүүгийн талаас нэлээд хангалуун байгаа харагдаж байна. Queen of Wands доош харж, King of Cups доош гараад ирсэн. Хин нэгэн буруу хүнтэй болцсон, буруу хүнтэйгээ уулзсан байж байгаа. За энэ хүн ерөөсөө биш ээ гэж бодоо байж агаад тэгээ тэр буруу хүнийгаа тавьж явуулаад харилцаа гэдэг чи яасан ядаргаатай юм бэ гэдэг ч юм уу те эсвэл харилцаа хосын харилцаа гэдэг зүйл жоохон урам угарсан байж хата нэгнтэйгээ уулзах болно. За нэгнтэйгээ уулзж байгаа тэр болцоо гэдэг ч юм уу интернетээр уулзах юм уу болцоор уулзах юм уу тэр талаар нь би мэдээлэл авч болох болов уу хэрэг боломжтой уулзах юмсан хэлээд өгөөрэй. It is safe for you to love. Өөрийгөө юуж болж исэн 100% хангалуун гэдгээ ойлгох үед уулзж байгаа харагдаж байна. За тэгээ болзооны санал бас орж ирэх болно. Та нэг бол тэр хүнийг болзоон дуудана эсвэл тэр хүн таныг болзоон дуудаж байгаа харагдаж байна. Тэгээ анханасаа шууд таталцал байгаа нь мэдрэгдэнэ. Бас та хоёр анханасаа шууд өнгөрсөн насны холбоос байна, танил санагдаж байна, дотн санагдаж байна гэсэн мэдрэмж байх болно. Free yourself. За тэгээд та бас өөрийгөө 100% аюулгүй юм байна. Яаж ийм хувийн хүмүүстэй уулзсан ч гэсэн ер нь аюулгүй юм байна. Ийм хохирол бол байхгүй юм байна гэдгээ ойлгонгуудаа за би ер нь юу хүснэл хий дураараа л амьдрий гэж бодоод өөрийгөө чөлөөлөх үед энэ хүнтэй уулзаа. Тэгээд энэ хүн гэдэг ч юм уу эсвэл та түүнийг болцоонд дуудаад айгүй ийм романтик байдлаар эхэлж байгаа харагдчихэ. Зөөлхөн гоё юм тайван романтик байдлаар эхэлж байна. Ингэж эхлэхийн яг өмнөх үйл явцсан жоохон драматай урам угралттай байж байгаа харагдаж байна шүү. За л урлагын эхнийхэн хэсэг ингэ боллоо. Одоо та нэмэлтийг минь харах юм бол та хоёр хизээ суух үеийг харж өгнө. Та хоёрын амьдралын зорилго хамтдаа юу хийж бүтэх юм бэ? Яг ямар шүү амьдрал, ямар шүү карьертай ах юм бэ гэдгийг харж өгнө. За тэгээд сахиуснуудын том зөвлөгөөг нь хамгийн чухал зөвлөгөөнүүдийг нь
харж өгөх болно. Одоо юу гэдэг нь те энэ суух хүртлээр хийх зүйлсүүд, анхаарах зүйлсүүд, сурах зүйлсүүд гэдгийг нь харж өгөх болно. Нэмэлтийг мань авах гэж байгаа бол тун удахгүй нэмэлтээр мань уулзъя. Уншлагын хэмжээ өндөрлөх гэж байгаа бол тэгээ нэмэлт нь таны нэмэлт биш юм шиг мэдрэмж төрж байгаа бол тэр мэдрэмжийг та хүндлээрээ тэгээ уншлагын хэмжээ зогсооход ямар ч юм хохирол муу зүйл байхгүй юм шүү. Тийм учраас уншлага нь ингээ болсон гэж мэдрэгдэж бодож байгаа бол үнцэнтэй цаг үеийн энерги надад олцсон маш их баярлалаа. Дараагийн имжлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 2 уншлагадаа давтай морил та 9 аяга буюу 9 of cups гэдэг энэ хөзрийг сонгосон байна. Ууг нь ориг орчуулга болохоор аягийн 9 гэж орчуулгадана. Гэхдээ 9 аяга гэж орчуулга энэ удаад надад зөв санагдсан учраас ингэж орчуулсан байгаа. За энэ хөзөр нь болохоор асар их хэмжээний манифест буюу шид зүүн бэлгийн чадвартай хүнийг бэлэгдэн. Тэгээд түүнээс гадна асар хэмжээний шид болон зүүн бэлгийн чадвараараа өөрийнхөө хүсэл бүрийг өөртөө амжилттайгаар дуудаж, амжилттайгаар манифест хийж буй хүнийг бэлэгдэж байгаа. За тэгээ ерөнхийдөө шидийн чадвар, зүүн бэлгийн чадвар, манифестийн чадвар нэг их биш байлаа ч гэсэн зориудаар шид хийгээгүй, манифест хийгээгүй байсан ч гэсэн энэ хүний бүхий л хүсэл нь биелж байгааг бэлэгддэг ийм хөзөр байгаа. За гэхдээ яг таны энэ сонгосон энэ хөзрийн хүрээнд болохоор сартай тэгээд өнгнүүд нь болохоор хүрдийн өнгнүүдтэй их төстэй харагдаж байгаа учраас зүгээр хүсэл нь биелээ дуусгах хүн гэхээсээ илүүтэйгээр яг өөрөө зориудаар яг өөрийн хүсэж буй зүйлийг маш тодорхой илэрхий болгосон учраас тэрийг өөртөө дуудаж байгаа, өөртөө соромжлогдож байгаа хүнийг бэлэгдэхийг бэлэгдэж байгаа болов уу гэж би уншиж байна. За тэгэхээр уншлах дээр нь одоо таны хайр дурлалын амьдралын, усан амьдралын одоогийн байдлыг төрүүлж харна. Тэгээд таны суух хүний талаар харна. Тэгээд энэ хүнтэй яаж уулзах талаар нь харах байгаа. За таны одоогийн байдлыг хараад өгье. Таны усан амьдралын одоогийн байдлыг нөхцөл байдал маш хурдтайгаар өөрчлөгдөж байгаа. Төлөвлөгөөгөө өөрчилсөн. Hierophant гарч ирлээ. Hierophant техник групп дээр Hierophant гэдэг үзэр байсан. За. Тэгэхээр та маш хурдтайгаар чигээ өөрчлөгдсөн байгаа харагдаж байна. Өмнөх төлөвлөгөөнийх нь үр шим нь ууг нь бол орж ирсэн. Гэхдээ тэр үр шим нь яг таны хүсэж исэн зүйл биш байж таарсан гэж харагдаж байна. Тийм учраас та одоо шин зөвлөө чиглэж байгаа бөгөөд энэ зөвдөө бүр үнэхээр сэтгэл шулуутсан байгаа харагдаж байна. Тэгээ дээрэс нь бас групп номер 2-ыг сонгосон хүмүүсийн зарим нь өөрөө хүнтэй суухгүй гэж боддог байсан ч гэж болцсошгүй. Харин одоо бол бүр үнэхээр хүнтэй суун нөхөр их нэртэй болно гэд энэ дээр бүр үнэхээр шийдсэн сэтгэл шулуутсан байгаа харагдаж байна. Өмнө нь болохоор за хүнтэй суусан ч яг суухгүйсэн ч яг хайр дурлал гэрлэлт гэдэг чинь тийм чухал зүйл. Ер нь мөн ч юм уу биш ч юм уу гэх нэг жоохон орон гарan байсан байж болцсошгүй харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нэмэлт мэдээллүүд харъя. Таны хайрт одоогийн романсын байдал дээр нь нэмэлт мэдээллүүдийг харъя. Pay attention to the red flags. Deception. Express yourself. Тэгэхээр та ерөөхдөө бол өөрийнхөө үннийг, өөрийнхөө чин сэтгэлийн хүслийг бүрэн зөвөөр илэрхийлэхгүй бол буруу хүмүүсийг өөртөө татаад идэм байна гэдгийг маш сайн ойлгосон байна. Хэрэг яг буруу ойлгоогүй гэж бодож байгаа бол одооноос ахиусан таныг энэ сургаалыг аягүй сайн баттгаарай, одоо баталгаажуулаарай. Энэ сургаалыг өөртөө яг өнөөдрөөс эхлээд бүрэн сайн суулгаж аваарай гэсэн үднээс ахиусны зөвлөгөө хэлж өгч байна. Тэр нь болохоор та өөрийн чин сэтгэлийн хүслийг яг чин сэтгэл чигээр нь хэлэхгүй байхлаар буруу хүмүүсийг дуудаад байдаг. Буруу хүмүүсийг дуудах буюу таныг мэхэлдэг, хуурдаг, дараа нь тарж ундаг, бүтлгүүддэг ийм хүмүүсийг өөртөө дуудах талтай байх гэдэг гэж хэлсэн байна. За тэгээ групп номер 2-ыг сонгосон хүмүүсийн зарим нь хүнтэй суусан байж байгаа, салсан байж бас болцсошгүй. За таны одоогийн нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээллүүдийг бас харъя. Ямарваа нэгэн зүйл яалтчгүй өндөрлөж эзэлсэн байна таны хувьд.
Тийм тэр групп номер 2-ыг сонгосон зарим хүмүүс хин нэг хүнтэй сууна гэж бодож агаад тэр хүн димэж таарад тэр хүн хуурамч байсан байж таарад тэр хүн одоо онцгүй хүн байсан байж таарад тэр хүнээс болсон эсвэл хиний үнд үнэхээр суудсан гэрэлтсэн байж байгаа гэрэлтэд цуцлуулах дээрээ хурсан байж болцошгүй харагдаж байна. За тэгээ бас нэг жоохон шүүмж гэдэг ч юм уу те жоохон хатуу зөвлөгөө хийлэхэд та өөрийнхөө хүслийг яг 100% үнэнчээр илэрхийлэхгүй байхлаар энэ нь та өөрөө бусдыг хуурсан болоод тооцогдчихно гэд хилэнгүүт иймэрхүү шүүмж хэлэх болгонд YouTube-ийн коммент дээр юугаа яриад байгаа юугаа солиороод байгаа гэсэн комментууд амар их өсчтэй. Тэгээ тараа уншлага гэдэг чинь зүгээр тоглоом биш, тараа уншлага гэдэг нь entertainment ер нь бол биш. Тараа уншлага нь зүгээр таны санааг амраах хэрэгсэл биш. Тараа уншлага нь сонсомоор байгаа зүйлийг сонсгох юм entertainment хэрэгсэл биш ээ. Гэхдээ маш олон хүмүүс тэгж тийм байдлаар ашиглаад сурсан учраас тийм хүлээлттэй байх нь аргагүй. Гэхдээ миний channel, миний сувг дээр орж ирж байгаа бол би яг тараа уншлагыг ориг зорилгоор нь ашигладаг. Тэгээ тэр ориг зорилго нь болохоор шүүмжчилэн, зүгийг нь чилэн, мууг нь чилэн тий. Тэгээд яг та аль зүг рүү явмаар байна. Тэр зүг рүү нь явах тал дээр тараа уншлага нь таныг дэмжиж өгнө. Таны сонголтод дэмжиж өгдөг. За хэрвээ ингэмээр байвал ийм замыг авч сонгорой. Иймэрхүү зам руу яваад хандсан байх шүү. Энэ чиглэлгээ өөрчилж болно шүү гэсэн ийм чиглүүлгийн хэрэгсэл нь тараа уншлага юм. Зарим хүмүүс тараа уншлагыг бас ийм амар шид юм шиг харах гаддаг тий. Тараа уншлага дээр гарсан зүйл болгон заавал 100% биелэх ёстой юм шиг. Тараа уншлагын өөрийнх нь чанар нь болохоор тараа уншлагаа сонсчоод за миний сонголтуудын чиг ер нь иймэрхүү байгаа юм байна. Ийм талуудыг нь өөрчлөө, тийм талуудыг нь улам өргөжлүүлээд, улам өгшүүлээд, улам өржүүлээд явъя гэж ашиглах юм бол хамгийн зөв. Тэгэхээр одоо энэ уншлагаас би таны одоогийн байдлыг харж байгаа энэ зүйлээс та таалагдж байгаа зүйлсүүдээ улам өржүүлээд таалагдахгүй байгаа зүйлсүүдээ өөрчлөөд явах нь байна. Ийм байдлаар та өөрийнхөө хувь зайг өөрөө бүтээх юм шүү. Тараа уншлага таны хувь зайг бүтээж чадахгүй. Энэ бол ерөөсөө ийм толдож харуулах ийм хэрэгсэл болохоос ш таны бодит үннийг бүтээдэг хэрэгсэл бол биш юм аа. Тийм тэгэхээр та өөрийнхөө чин сэтгэлийн үнэн хүслийг өөрөөсөө ч нуусан, бусдаас ч нуусан учраас энэ та өөрөө бас бусдыг хуурсан, тарих толгойн тархицсан гэсэн утга энергийн түвшинд бол тийм утга агуулсан болж таарад байна. Тэгээд таныг бүр нэг санаатаагаар бусдыг хуурсан гэж бол би хэлж чадахгүй. Гэхдээ ямарваа нэгэн үр дүнийг хүссэн учраас тэр үр дүнийг авахын тулд зарим өөрийн хүслүүдэд илэрхийлээ, заримыг нь нуусан нь манипуляцж тааржээ. Манипуляцийн энерги гэж тооцогдчихэ гэдгийг нь сахиус нь хэлж өгч байна. За тэгээд та энийг энэ сургаалыг бол сурахад яг одоо бэлэн болсон учраас сахиус нь одоо танд хэлж өгж байгаа. За одоо болохоор таны энергиуд ерөөхдөө бол өмнөхөөсөө хай билүү баланслагдаж тэнцвэржиж эхэлж байна. Өөрийнхөө хүслийг ч хүндэлнэ, бусдын хүслийг ч хүндэлнэ гэдэг ч юм уу те. Өөрийгөө чарна, бусдыг чарна гэд өгөө аваагаа тааруулна. Би бусдад өгөхийн хэрээр аавна, авахын хэрээр буцаагаад өгнө гэд иймэрхүү байдлаар ерөөхдөө бол таны энерги сайхан баланслагдаж эхэлж байгаа харагдаж байна. Энэ тал дээр бол үнэхээр баяр хүргэе. Мундаг байна. За мундаг байна шүү, чадчих шүү. Хөгжиж шүү. Ерөөхдөө бол зам нь дажгүй замналаар явж байна. Өмнө нь өөрийнхөө хүсэлтэйг үнэнч байгаагүйс болоод жоохон асуудалд орсон тал бол харагдаж байна. За Seven of Cups, Nine of Cups ер нь жоохон төстэй хözөрнөж байна надад санагддаг. Энэ болохоор та зүгээрээ та ойрт их утга учиртай зүйлүүдийг зүүдлээд аж болцсошгүй. Эсвэл энэ уншлагыг сонссны дараанаас утга учиртай зүйлүүд танд орж ирж болцсошгүй. Гэхдээ заавал зүйл гихэлтгүйгээр daydream буюу сэрүүн бахтай хүн фантазлаад боддог. Тэр бодлуудаар нь орж ирж байгаа зүйлсүүд нь сахиусуудынхаа таны ийм боломж чамд байгаа шүү. Энэ боломжийг сонгохгүй юу? Энэ боломжууд таалагдж гинүү таалагдахгүй байна уу гэд тантай ярилцж байгаа дүр зураглууд юм аа. Тэгэхээр та өдрийн цагаар юу гэдэг нь те цагаан морьтой ханхуу таны амьдралд орж ирж ийн гэ мөрөөдөөд сууж ах юм бол энэ мөрөөдөл нь хийд юм мөрөөдөл гэхээсээ илүү тэгээр сахиус нь хей бид нар энийг биелүүлж чадсан шүү. Энийг хүсэж гинүү, таалагдж гинүү.
энэ цагаан морьтой ханхуу чиний амьдралд ингээ орж ирэх юм бол гой санагдаж гинэ муу санагдаж гинэ гэд сахиусан таны сонголтыг баттгаж асуугаад байгаатай холбоотой. Тэгэхлээр мөрөөд сайн мөрөөд тэгээ мөрөөдлөө сайн мэдэр таалагдж гинэ үү, юун таалагдахгүй байна, юун таалагдж гин гэдэг энэ яа бүр нарийн бодоод, нарийн мөрөөдүүд, нарийн мэдрэмжээ мэдрээ тэгээ бүр гой санагдангууд ингээ сэтгэл ханаад бүр нэг гой болдог то. Тэр хэмжээнд хүртэл мөрөөд. Энэ бол маш хүчтэй manifestation болж хувирах болно гэж харагдаж байна. За одоо болохоор таны суух хүний талаарх мэдээллийг харъя. Тантай суух хүний талаарх мэдээллийг харъя. За тэгээд тантай суух хүн болохоор яг одоо таны сонголтод яг одоо таны явж байгаа чиг замын дагуу яваад ах юм бол суух магадaltaй байгаа хүнийг нь харуулж байгаа. Тэгээ энэ зүйл нь мэдээж өөрчлөгдөж болно. Хэрвээ таны сонголтууд таны өөрийн амьдралаас хүсдэг зүйлсүүд өөрчлөгдөх юм бол эсвэл энэ уншлах нь таалагдахгүй байх юм бол энэ уншлагыг та өөртөө эргээр маш хүчтэйгээр ашиглах боломжтой. Ийм хүнтэй суумаргүй байна, өөр хүнтэй суумаар байна. Энэ хүнээс юу таалагдаагүй вэ гэдгийг анзаараад тэг өөртөө таалагдахгүй юм одоо илүү нарийн болгож ашиглаарай гэж би зөвлөж байна. За тантай суух хүний талаар харъя. За групп номер 2-т суух хүний талаар харъя. Энэ хүний талаарх мэдээллийг авъя. Шоу гарч ирж байна те. 8 of Wands. Яг өмнө 8 of Wands дээшээ гарч ирсэн. Энэ удаа доошоо гарч ирж байна. За дахиад нэг үзэр авъя. The Fox. Үнэг гарч ирж байна те. Үнэг нь бас нөгөө жоохон deception тэр худалуурмгийн гэдэг ч юм уу те манипуляцийн юм тийм үү энэ доошоо гарч ирсэн байна. Fox and Ivy adaptability. За тэгээд амт нь болохоор 8 of Wands 8-ын саваа юм ш. Энийг одоо ямар амт гэдэг вүлээ? Харцаг гэдэг үлээ? Бүрэгдийн төрлийн амт баха. Окей. За эдгээр дээр нэмэлт мэдээлэлүүд авъя. Хоёр үзэр дээр хоёулын дээр нэмэлт мэдээллүүдийг авъя. Moment, obstacles. За энэ үгийг буруу бичсэн байна. Bought you гэд brought you гэж bought errors дутуу бичсэн байна. Тэрийг нь анзааръя. Obstacles, look around the obstacles to find happiness. Тэгэхээр таны суухан болохоор тойрын гэрлэлт, хурмын амьдрал нь бас шулуун бол байхгүй гэж харагдаж байна. Нилээн их садаатай, их хэмжээний садааг туулан байж хоёлаа нийлээд сууж байгаа харагдаж байна. Тэгээ эхэндээ болохоор нэгэнтэйгээ хамт өнгөрүүлэх юм чамин мөчнүүд байх бол нэм хөөрхөн гоё чамин мөчнүүд гэтэл тэр нь нэх удалгүй дуусгар болоод тэгээ садаа барцдууд эхэлж байгаа харагдаж байна. Яг үннийг хэлэхэд. За энэ садаа барцдууд нь орон зайн садаа барцдууд байж болзошгүй одоо өөр оронд байдаг гэдэг ч юм уу те өөр орн руу нисгээс өмнө танилцаад цагийг гой өнгөрүүлсэн нэг удаагүй байж итл сар 2 сарын дараа гадаад руугаа яваад өгдөг гэдэг ч юм уу тэгээ гадаад руу явсныхаа дараа буцаж нийлэх гэж бөө юм болж байгаа гэх мэтчлэн иймэрхүү төрлийн садаа барцдууд харагдаж байна. Ажлын садаа барцдууд бас байж болно. Ажлын томилтоор их ойрхон яваад өгдөг гэдэг ч юм уу те. За энэ асуудал дээр садаа барцдууд дээр нэмэлт мэдээллийг харъя. Calling in your soulmate тэгэхээр таны twin flame байж болцсошгүй энэ хүн. Express your love. Ерөнхийдөө бол эхнээсээ дуустал эхнээсээ тэгээ гэрлэх суух хүртлээр тоор нэгэндээ үнэхээр хайртай гэдэг нь ойлгомжтой байх болно. Тоор хоёулаа нэгэндээ энийг илэрхийлэх болно гэж харагдаж байна. Энэ талаараа бол маш сайн байна. Тэр express your love энэ үзэр түрүүн доошоо харцсан байгаа даа учраас манипуляцийн шин чанар орж ирээд байсан болвол энэ харилцаан дээр өөрийгөө нэгэндээ хайртай гэдгээ нэгэндээ сэтгэлээ яг үнчээр зөөр шулуухнаар тунгалгаар нэгэндээ илэрхийлж чадж байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ сургаалаа та айгүй чанартай сураад тэр хуучин өөрийнхөө үнэлж байгаа зүйлсүүдийг заримыг нь нууж хаагаад байдгаасаа болоод манипуляцийн хэрэг тутгалддаг байсан. Энэ асуудал бол ард орхигдож байгаа харагдаж байна. Тэгэхээр үнэхээр баяр хүргэе. Маш сайн суралцж байна. Маш сайн хөгжиж байна. Хөгжсөн байна. Баяр хүргэе.
За тэгээд ууг нь болвол таны twin flame байж магадгүй хүн нь аюу юм юу шаргуу хүн байна. Хүсэл зорилгынхаа араас айгүй юм шаргуу хөөцөлддөг. Тэгсэн чи яагаад ч юм тантай суух талаар, тантай байх талаар хөөцөлдөх гингүүт яаж иж байгаа л ямарваа нэгэн сонин асуудлууд гарч ирээд байдаг, садаанууд гарч ирээд байдаг байгаад байна. Эний шалтгаан гэдэг юм бол ерөөсөө ихэр төлөлийн янгаалт хийх шаардлага байгаатай л холбоотой. Тэгэхээр таны ихэр төлөв нь болохоор ерөөсөө тэгэхээр ерөөхдөө бол ихэр төлөлтөйгөө суух магадлал өндөр байна л гэж харагдаж байна яг одоогийн төвшөнд. Гэтэ та ихэр төлөлтөйгөө хамт баймааргүй байвал өөр сонголтыг гаргаад сөүлмэт ч юм уу заяаны янтайгаа байхыг сонгож болно. Арай илүү амархнаар нийлээд амархнаар хүнтэй суухыг сонгож болно шүү. Эсвэл гэхдээ бас ихэр төлөлтөйгөө амархнаар суух сонголтыг бас гаргаж болно. Тэгхийн болвол энэ сонголт нь цадаа болж байгаа бүх шархнууд таны амьдралд араасаа танд зохистой дарааллаар араасаа гарч ирээд ангаагадаад тэгшрээд явах болно. За тийм байна. Тэгэхлээр та хоёрын гэрлэл, та хоёрын үргэлж айгүй юм сонин садаанууд гараад байгаа нь ерөөсөө ихэр төлөлийн ангаалтыг хийх ёстойтой холбоотой. Тэгээ ууг нь бол таач тэр нөгөө хүнч тэр яаж иж байгаа л ямарваа нэгэн байдалд нөхцөл байдлыг аргалж чаддаг, тойроод гарч чаддаг, учрыг нь олж чаддаг хүмүүс. Гэтэл энэ нөхцөл байдал дээр нэгэнтэйгээ нийлэх тал дээр яагаад ч юм учир нь олдохгүй, тойрж гарах ингээд зам байхгүй, яг байгаа газараа шигтчээ тэр шигдсэн газартайгаа нүүр тулахаас өөр аргагүй юм сонин гацаан байдалд орж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Гэхдээ энэ нь яг үнэн гацаа бол биш. Энэ нь зүгээр л ангаах шаардлагатай зүйлсүүдээ ангаах ёстой ийм ихэр төлөлийн аян замнал ихэлсэнтэй л холбоотой гэж харагдаж байна. Тэгээд таны ихэр төлөв гэдэг нөгөө хүн болохоор амар гайхна. Яагаад ингэж асуудлын араасаа асуудал үүсэт байна? Яагаад ийм их садаа уучраад байна гэд гайхаж болцсохгүй харагдаж байна. Энэ тал дээр болохоор та тэр хүндээ шууд шулуухан хэлж болно. Ихэр төлөлийн ярилцаа гэдэг ийм зүйлс байдیں۔ Толтолт байдیں۔ Тэгээ ихэр төлөвд нийлэхээс өмнө ангаалтуудыг хийх шаардлагатай байд юм а гэд хэлээд өччих юм бол нөгөөнийх нь санаа амарч болцсохгүй харагдаж байна. Тэгээ энэ харилцаанд болохоор ерөөсөө гэрлэхийн тулд та хоёр ерөөсөө яарч болохгүй, түргэн хандаж болохгүй, түргдэж болохгүй, яалтчгүй яг хийх ёстой зүйлсийг дараалалаар нь ямбаагаар хийхээс аргагүй байдалд орж байгаа харагдаж байна. Тэгэхээр ийм байна. Тэгэхээр ихэр төлөлтөөгөө суух магадaltaй харагдаж байна шүү. Тэгээд таны ихэр төлөлийг хэн бэ гэдгийг би хэлж өгч болохгүй, энэ уншлага хэлж өгч болохгүй гэдгийг би анхааруулъя. Энийг та юусоо өөрөө шийдэхийг өөрөө олж мэдэх шаардлагатай шүү. Өөрөө гэдэг нь дараагийн тараа уншлагч дээр очиод хариу аавна гэсэн үг биш. Хин нэгэн зүүн бэлэгч дээр очиод хариу бөөгөөс очиж хариу аавна гэсэн үг биш. Өөрөө шийднэ гэдэг нь та өөрийнхөө зүрхтэйгээ ярилцж хагаад өөрийнхөө зүрх, өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө амар амгалангаас энэ хариуг олж авна л гэсэн үг. За таны суух хүний талаарх нэмэлт мэдээллүүдийг авъя. Six of Pentacles доошоо харсан байна. King of Swords салхины ордын хүн байж болзошгүй, арслангийн ордын хүн байж болзошгүй. Салхины орд гэдэг нь болохоор хумх ихэр жинлүүрийн ордын хүмүүсийг ярьж байгаа. За үнэхээр амбицлог хүн байна. Суух хүн үнэхээр амбицлог. Бусад хүмүүст болохоор энэ хүн нь маш хөндөй хүүтэн санагддаг. Бас вата доошоо өндөртэй хүн байж болзошгүй. Вата гэдэг нь салхины энерги бэлэгдэж байгаа. Вата доошотой хүмүүс жоохон юм нарийнхан мохуу хамартай, ясархаг, туранхай хөнгөн юм хүмүүс байх гэдэг. Тэгээд жоохон олон хүнтэй харьцдаг гэдэг ч юм уу те. Ийм төрлийн хүмүүс байх гэдэг. За тэгээд бусад хүмүүст энэ хүн хөндөй хүүтэн харагддаг боловч танд болохоор хамгийн эмзэг талуудаа харуулж чаддаг харагдаж байна. Танд хамаг өөрийнхөө санаа зовнилуудаа, айдсуудаа чөлөөтэй илэрхийлж чаддаг гэж харагдаж байна. Таны хажууд ирэх бусад хүмүүсийн хажууд ийм хүүтэн хөндөй хүчтэй гэж харагдаж байна. За тэгээд энэ хүн нь одоо болохоор амьдралдаа зарим нэгэн зүйлсээр жоохон хариуцлага алдаад яваад байгаа харагдаж байна. Яг үннийг хэлэхэд тэгээд энэ хариуцлага алдаад яваад байгаа зүйл нь та хоёрын гэрлэлтийн хосын харилцааны хамгийн том блок юм байна. Жоохон хариуцлага алдах гэдэг те. Жоохон амлалтандаа хүрэхгүй байгаа гэдэг. Жоохон буруу гэрээ хэлэлцээрт баригдчих гад гэдэг. Энэ асуудал хамгийн том блок юм байна. Энийг ангаах хэрэгтэй байна.
Тэгээд энийг ангаахгүйгээр нэгэнтэйгээ суучих юм бол дараа нь араар тавилтын асуудал гэдэг ч юм уу, дараа нь гэрээ хэлцээр дээр асуудал үүсдэг гэдэг ч юм уу, байр савны эзэн нь хэмбэ, эзэмшигч нь хэмбэ, банкны хөрөнгө мөнгө санхүү дээр асуудал үүсдэг гэдэг ч юм уу. Айгүй юм тухгүй гэрлэлт болох гээд байгаа учраас тэрийг ангаахын тулд энэ асуудалтай суухаас өмнө хос болохоос өмнө энэ асуудлыг ангаах шаардлагатай юм байна. За тэгээд энэ асуудлыг мэдээж ангаачихгууд хоёрын гэрлэлт, хоёрын хосын амьдралд энэ дэлхийд хамгийн найдвартай, хамгийн илэн далангуй, хамгийн үнэнч, хамгийн баттай харилцаа болох гээд байна. Тэгэхээр ангаах ёстой зүйлсүүд дээр анхаарах гэхээс илүүтэйгээр ангаасныхаа дараа авах зүйлсүүд дээр анхаарч ангаах юм бол хамгийн зөв шүү. Окей, тэгэхээр алдаанууд дээр анхаарах бол ерөөсөө тийм үр бүтээлтэй зүйл биш ээ. Окей, за одоо тэгэхээр та хоёр яг яаж учрах вэ гэдгийг хараад өгье. Та хоёр групп номер 2 суухантайгаа яг яаж учрах вэ? Групп номер 2 суухантайгаа яаж учрах вэ? За групп номер 2 суухантайгаа яг яаж учрах бол Vesta Hearth. Яасан гой үзрвэ 32-ын тоотой, 5-ын тоотой Vesta Aquarius хомхын орд гарч иржээ. Тэгэхээр хомхын орд юм байж болцсохгүй. Juno хайр дурлалыг бэлэгддэг partnership. Хамтрал. Тэгэхээр хариуцлага алдаад байдаг гэдэг дээр та хоёр хоёлаа хитрхи бие даасан хүмүүс аж болцсохгүй. Бүх зүйлсийг өөрсдөө бие дааж хийх гэдэг төрлийн хүмүүс аж болцсохгүй. Энийг ангаах бас шаардлагатай. Энийг ангаахгүй бол хосын харилцаа, гэрэлтийн харилцаа гэж байхгүй. Хоёр хүн гэрэлсэн хос олсон нэртэй хэрнээ тусдаа хоёр талд өөр юм хийгээд яваад байгаа. Ийм харилцаа байх болно. Ийм харилцааг зохиосууд нь та нарт өгөхийг хүсэхгүй байна. Яг энэ хөзрийг дээш нь харуулахыг хүсэж байна тийм. Яг төгс гар нийлдэ нэгэнтэйгээ гар хамтардаг энэчээс гарны зургнууд байна тийм. Ийм хос болохыг хүсэж байна. Тийм хос болох боломж нь бас зөндөө байгаа, том байгаа. Тэгээд тэрнийхэн зүгээр шарахыг блокийг ангаахад хангалттай байх болно. За та хоёр яаж учрах вэ гэхээр ямар нэгэн төсөл дээр хамтарч ажилласнаар уулзаж учирч сууж болцсошгүй. Ялангуяа гэр орны тал дээр ийм ахуйн дулаахан мэдрэмж төрүүлсэн ахуйн амьдралын тал дээр. За тэгээ бас та хоёр хувийн хувьдаа өөрсдийнхээ дотоод гал цогийг буюу дотоод ийм нэг гоё Vesta-гийн энерги одоо юу гэж хэлмээр юм бэ? Ийм дотоод ийм дулаахан мэдрэмж одоо түүдэг гал зуны цагт ой мод руу яваад түүдэг гал асаагаад тэг найзуудтайгаа хамт тэр түүдэг галыг тойроод сууж явахдаа сууж ингээд төсөөлье. Тэгэх юм бол тэнгэрт ийм од гялалцсан, эргэн тойронд моддоор хүрээлэгдсэн тийм. Тэгээ майхнаа зассан. Тэгээ шүдэж гисэн угаацсан юм humаач идсэн хийх ёстой бүх юмаа хийгээд дууссан. Тэгээ нэг ийм нэг гоё юу нэг мэдрэмжтэй юм дулаахан таатай амгалан мэдрэмж байдаг да. Энэ мэдрэмжийг та хоёр өөрсдийнхөө амьдралд бүрэлдүүлээд байж байхдаа нэгэнтэйгээ уулзсан учрна гэж харагдаж байна. Тэгэхээр уулзсныхаа дараа энэ мэдрэмж нь орж ирнэ гэхээс илүүтэйгээр уулзахаасаа өмнө энэ мэдрэмж нь бүрэлдэжээ. Тэгээд та хоёр нэгэнтэйгээ учирнаа. Тэгээд нэгэнтэйгээ учирчаад нэгэнтэйгээ хамт ямарваа нэгэн ажил эхлүүлэх талаар ярилцж болзошгүй, эсвэл хамтралын талаар ярилцж болзошгүй. Магадгүй маш цөөхөн групп номер 2-ыг сонгосон маш цөөхөн хүмүүсүүд нь спортын хүмүүс байгаа бол багийн спортын хүмүүс байгаа бол нэг багт хамтарч болзошгүй гэдэг ч юм уу тий. Саксны багт нэг хамтдаа саксны тэмцээнд орох гэдэг ч юм уу ингээд эсвэл ажлын түншүүд бол нэг төсөл дээр хамт ажиллахаар болдог гэдэг ч юм уу ийм хамтралаар эхэлж байгаа харагдаж байна. Тэгээ хамтрал нь ийм сүртэй романтик гэхээс илүүтэйгээр ийм зүгээр хантай хөрсөг ийм сайхан гоё хамтралаар эхэлж байгаа харагдаж байна. За тэгээ тоонууд нь 31 32 гэснээр 11 гэдэг ийм дараалсан тоотой хөзөрнүүд нь гарч ирсэн байна. За бас тэгээ та энэ хүнтэйгээ уулзрах үедээ яг надтай адилхан хүн байна. Яг миний нөгөө тал байна гэдэг нь айгүй тодорхой байх болно. Танд ч тодорхой байх болно. Нөгөө хүндээ ч гэсэн тодорхой байх болно. Тэгээ та хоёр нэгнтэйгээ харц тулгарах тэр үедээ нэгнийхээ дотроос ийм гэрсэг дотн мэдрэмжийг авч чадна гэж харагдаж байна. Тэгэхээр та хэнийг үнтэй уулзаа явж байхдаа ийм гэрсэг дотн мэдрэмж төрөхгүй танаас айгүй ондоо санагдах байх юм бол таны суухан биш юм шүү. Гэтэ яг тэр үнтэй уулзаад нөхөрлөд болцоод явж иж болно. Заавал суух үнтэйгээ одооноос эхлээ болц гэж байгаа юм бишээ.
За тийм ээ. Тэгэхээр одоо манай нэмэлтийг минь ахын бол нэмэлтээр нь та хоёр хэдийн хугацаанд суух вэ гэдгийг харж өгнө. За та хоёрын амьдралын зорилго буюу та хоёрын гэрэлснийхаа дараа амьдрал нь яг ямар шүү байх вэ? Ямар шүү ажлыг хийж амьдрах вэ гэдгийг харж өгнө. За тэгээд сахиусныхаа зөвлөгөө болно. Дахиад гэрлэлт нь бол учирч болцсохгүй садаануудыг нь зөвлөгөөтэй нь харж өгөөд уншлага нь дуусах болно. За тэгэхээр хэрвээ нэмэлтийг авах нь танд зөв санагдахгүй байгаа бол авахгүй өөрийнхөө мэдрэмжийг хүндлээд авахгүй байгаарай гэж би зөвлөе. Харин нэмэлтийг авах нь ямар нэг юм шүүслэг мэдрэмж төрөөд бол аваарай гэж би зөвлөж байна. Тэгээд яасан ч гэсэн шийтгэл авахгүй буруутахгүй аюул энтер бол байхгүй. За тийм нэмэлтийг авах гэж байгаа бол төвөндхгүй нэмэлтээр мань уулзъя. Хэрэг бичлэгийн чинь өндөрлөх гэж байгаа бол дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Групп номер 3 уншлагадаа тавтай Марил. За та тэгэхээр Devil буюу чөтгөр гэдэг хүндрийг сонгосон байна. Devil Yama гэж би нэрлээд байгаа. 15-ын тоотой. 15-ын тоонд нэмэх юм бол 6-ын тоо гарч ирнэ. За энэ хүнзэр надад юу гэлтгэж байна вэ гэхээр та болон таны суух хоёр хүмүүс нэлээд сүрэмтгий гэдэг ч юм уу тийм нийгмийг сүрэмтгий, нийгмийн энгийн бус хосууд байгаа харагч байна. За бас тэгээд нөгөө талаасаа маш тийм гал халуун харилцаа гэж харагдаж байна. Маш юм час ийсэн гал халуун ялангуяа бэлгийн харилцаатай ийм энерги харагдаж байна. За бас та тэгээд энэ суух хүнтэйгээ үерхэх харилцаанд орохоос өмнө та хоёр зүгээр friends with benefits гэж ярьдаг шүү дээ. Зүгээр болцдог, уулздаг тийм хүмүүсээр тийм харилцаагаар эхэлж болцсошгүй гэж харагдаж байна. За тэгэхээр шууд уншлаглуу нөрий те. За тэгэхээр одоо таны хайр дурлалын амьдралын одоогийн байдлыг нь харъя. За таны хайр дурлалын амьдралын одоогийн байдлыг нь харъя. За хэрвээ тэгээ таны суух хүний талаарх мэдээлэл нь тань таалагдахгүй эсвэл онцгүй мэдээлэл гарч ирэх юм бол энэ таруу уншлага нь худлаа гэсэн үг биш. Хэрвээ буруу таруу уншлага сонсож байгаа бол мэдээж худлаа гэж тарна. Гэхдээ зөв таруу уншлага сонсож байгаа гэсэн мэдрэмж байгаа бол тэгээд суух хүнийх нь гарч ирж байгаа мэдээлэл нь тань таалагдахгүй байвал та энийгээ 100% солих боломжтой. Энэ хүнийх нь яг юун таалагдахгүй нь юун таалагдаж байна гэдгээ өөрөө сонгоод тэгээд өөрийнхөө ирээдүйдээ суух хүнийгээ та өөрөө бүтээх боломжтой, өөрөө сонгох боломжтой, өөрөө та хүч чадалтай юм шүү. Таруу уншлага нь таны амьдралыг заана гэхээс илүүтэйгээр таруу уншлага нь таны амьдралын нөхцөл байдлыг харуулад тэрний тусламжтайгаар та өөрчлөхийг нь өөрчлөөд үлдээхийг нь үлдээгээд ингэснээр та өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг бүтээх зорилттой танд туслах зорилттой хэрэгсэл багаж төдий юм а. Таруу уншлага нь өөрөө шид биш. Таруу уншлага нь өөрөө юм чулуунд сэлсэн ганц боломжит бодит үнэн бол биш юм шүү. Таруу уншлагыг ер нь хүмүүс өөрийнхөө ирээдүг өөрийнхөө гараар бүтээх зорилготойгоор ашигладаг юм зөвлөгөөний хэрэгсэл гэдгийг санаарай. За. Тэгэхээр таны яг одоо Six of Pentacles бүх групп дээр гарч ирж байгаа нь сонирхолтой байна. Eight of Cups та хин нэгэн хүнээс салсан байж болцсохгүй харагдаж байна. Хин нэгэн хүнээс ямарваа нэгэн зөөлөөс салсан байж болцсохгүй. Групп номер 3-ын зарим нэгэн хүмүүс нь ээжээсээ салсан байж болцсохгүй. Ээжээсээ холдсон нүүсэн байж болцсохгүй. Ээждээ өгсөн амлалтаасаа бутсан байж болцсохгүй. Эсвэл ээж шиг эмэгтэй хүнээс холдсон салсан байж болцсохгүй. Зарим хүмүүс нь ажлаас салсан байна. Ямарваа нэгэн ажил карьерээс салсан байна. Зарим нэгэн хүмүүс найз охин эксээсээ салсан байна гэж харагдаж байна. Эмэгтэйлэг энергиээс салсан байгаа харагдаж байна. Тэр тухайн хэрвээ таны ээжийн талаар байгаа бол би ээжийг нь муулах гэсэн юм биш. Гэхдээ тэр тухайн эмэгтэй энерги нь болохоор эмэгтэй энерги яг бүрэн эмэгтэй энерги юу яг зөв эмэгтэй энергитэй байгаагүй жоохон токсик эмэгтэй энергитэй байсан гэж харагдаж байна. Тэгэхээр ямар нэгэн ажлаас гарсан бол одоо жишээлбэл эмэгтэй энергитэй ажил нь юу юм бэ? Ямар ч ажил эмэгтэй эрэгтэй энергитэй байж болно. Гэхдээ за жишээлбэл эмэгтэй энергитэй офисын ажил байлаа гэж бодоход тэр эмэгтэй энергитэй офисын ажлынх нь эмэгтэй энерги нь зөвөр хэрэгжсэн болвол тэр офис нь хөгжөөд байжигдоод өсөж дэвжих, нийгмийг өсөж дэвжүүлэх гэх мэт зүйл байх ёстой байсан чинь тэр нь токсик эмэгтэй энерги болж хувираад шал өөр манипуляц гэдэг ч юм уу тий арай өөр зүйл болоо хувирсан байгаа харагдаж байна. Иймэрхүү нэг юм токсик эмэгтэй энергийн зүйлээс та салсан харагдаж байна.
За бас тэгээ та өөрөө эмэгтэй хүн бол бас өөрийнхөө энэ заныг тавьж явуулж иж болцсохгүй. Энэ энергийг би яг бодтойгоор хэлье гэхэлэр хийний өвөний ээжийг нь муулах гэдэг юм шиг санагдаж байгаа. Санаа зовоод байна. Гэхдээ сархуусных нь хэл гэж байгаа зүйлийг би хэлэхгүй байж болохгүй. Би өөрөө дур мэдээд юу хэлэхгүй өөрөө шиг ингээд дур мэдээ шийдэж болохгүй. Яг болно л доо гэхдээ тэр миний зорилго биш. Миний зорилго бол сархуусных нь хэлье гэж байгаа зүйлийг тунгалгаар хүргэх. Тийм учраас хэлж өгье. Тэгэхлээр энэ токсик эмэгтэй энерги гэдэг нь юу юм бэ гэхэлэр ер нь бол наалтамхай байдал ави надаа өг надад ханиол би зовоод байна, би болохгүй байна, би хохироод байна. Ингээл уйлдаг те ингээл уйлчдаг ингээл уйлдаг. Тэгээд бусдаар авруулагддаг, бусдаас юмыг авдаг, юм нэг тийм жоохон хар нөх маягийн ийм наалтамхай, зуралтамхай энерги байгаад байна. Тэгээд зурлаж наалтамхай байдлаа илт дарангуулын байдлаар биш даалт дарангуулын байдлаар одоо үгүй уулзахгүй би тантай ээжээ би тантай уулзах чадахгүй би ажилтаа гэх юм уу даан зүгээр ээж нь угаасаа удахгүй нас орчин гэдэг ч юм уу те. Тэгээ иймэрхүү триггер нь юу гэлдэг зүгээр ээж нь угаасаа л нас орчин угаасаа л яс өвдөд байна гэдэг ч юм. Ингээд ийм энэ бол яг токсик байдал бол мөн Монголын нийгэмд ялангуяа Азийн нийгэмд иймэрхүү авирууд жоохон нормалчлагдсан энгийн юм шиг болсон хандлагатай байж болно. Гэтээ энэ бол токсик биш гэсэн үг биш, дарангуул биш гэсэн үг биш. За тийм байна. Тэгэхээр та өөрийнхөө бас энэ талаас бүр юмсан холдсон байж болзошгүй, өөртөө байдаг энэ чанаруудаа бүр юмсан хайсан, орхисон, салсан байж болзошгүй. Тэгэхээр ийм хайхад хэцүү гэдэг ч юм уу ийм амар наалтамхай хэцүү зан характераас зан аашаас ийм сөрөг талаас амжилттайгаар бүр юмсан салж чадсанд нь юун түрүүнд би үнэхээр их баяр хүргэе. Мундаг байна шүү, сайн байна шүү, сайн хөгжиж чинь, сайн ангааж чинь баяр хүргье. Ийм муухай энерги таны амьдралаас одоо гарч явж байгаа юм байна. Баяр хүргэе. Энэ бол маш том амжилт мөн. За, романтик хосын амьдралын талаар яг одоо өөр нэмэлт мэдээллүүдийг харъя. Two of Wands, the Fool, шинэ аян замл эхлүүлж байгаа. Нөхцөл байдлыг хайр дурлалыг арай жоохон боддоор харах болсон. Хайр дурлал гэж яг юу юм бэ? Ямар учиртай юм бэ? Ер нь миний хайр дурлалын талаарх өмнөх төлөвлөгөө маань нэг л биш байжээ. Ер нь хайр дурлал гэдэг сэдвийг шинээр олж мэдье. Шинээр танилцъя. Шинэ зүйлийг эхлүүлсэн, шинэ амьдралаа эхлүүлсэн байгаа харагдаж байна. Энэ бол маш сайн зүйл. Одоо маш дандаа сайн зүйлсүүд харагдаж байна. Муу зүйлсүүд харагдахгүй байна. Магадгүй жоохон сингл, магадгүй жоохон ганцаараа байж болцсохгүй. Tower, Knight of Wands. Таны амьдралд маш их юм юунууд, жишэргээнүүд, оргионууд орж ирж байгаа. Үзэл бодлын өөрчлөлтүүд, амьдралын хэв маягийн өөрчлөлтүүд, бие авч явах өөрчлөлтүүд, хосын ярилцааны өөрчлөлтүүд гэдэг маш том өөрчлөлтүүд орж ирсэн байна. Тэгээ энэ бүх зүйлсээ даван туулах, гарах, зэгслэх, хожих, ялах, тэг өөрийгөө ялан дийлэх юм энерги нь бол танд байна. Гэхдээ одоо ганц танд шүүмжлэх зүйл юу вэ гэхээр та энэ бүх зүйлсийг ялан дийлэхийн хажуугаар жоохон өөрийгөө доогуур хараад иж болцсохгүй. Би өөрийгөө жоохон нурмгаар гэдэг үг жинхэнэ үг мөн үгүй юу? Өөрийгөө жоохон нурмгаар хараад иж болцсохгүй. Өөрийгөө жоохон миний хуучин төрхм яа байж би алдаа гаргасан байж, би буруутсан байж гэд ингэх шаардлага ерөөсөй байхгүй байна. Өөрийнхөө хуучин төрхийг, өөрийнхөө хайж явуулсан төрхийг доогуур харах, буруу шаах гэдэг ч юм уу те. Амар буруу байжтэй. Би айгүй буруутчтай энэ гэж бодох тал нь жоохон ихтэй дээ. Энэ ер нь байхгүй, огт байхгүй байвал зүгээр. Энэ огт байхгүй өөрийнхөө алдаагаар харахгүй байлаа гэд та их зантай гэдэг ч юм уу эсвэл нарциссист болчихно гэсэн үг биш. Жоохон нарциссист болохоос айгаад байж болцсохгүй. Тэгээд даруухан байхын тулд өөрийгөө доош нь чичлээд чи алдсан штэ, би алдсан штэ гэдэг өөрийгөө жоохон доош нь хийгээд байгаа тал харагдаж байна. Энэ тал нь шаардлагагүй юм шүү. Гэхдээ бусдаар бол үнэхээр мундаг байна. Айгүй хэцүү нөхцөл байдлуудыг гарамгаагаар, мундагаар, амархнаар, чадварлагаар даваа туулаад чадварлагаар ангаагаад чадварлагаар хөгжөөд явж байгаа. Тэгээд ерөөсөө амар том асуудлуудыг ангаацсан даваад гарцсан ирнэ. Би дахиад ийм асуудлуудыг даваад гараад чадна гэсэн ийм өөдрөг үзэл бодол бөгөөд энерги хүч чадал танд байна.
Үнэхээр мундаг хүн байна. Групп номер 3-ыг сонгосон хүмүүс үнэхээр мундаг хүн байна. Тэгээ Devil in Matriarchy бэлэгдэж байгаа нөзөр бас айгүй хүчтэй хүмүүсийг бас бэлэгдэн тэ. Ямаа гэдэг амт нь ямарч юм налуу огц ихц налуу ой модыг хадыг яаж иж агаал авираад гарч чаддаг шиг төвөггүй хүн шиг те ингээ өвсөө хивэнгээ аваад авираа гарчдаг шиг юм таач гсэн тийм айгүй хүчтэй амтан байна шүү. Мундаг амтан байна шүү. За одоо болохоор таны суух хүний талаарх мэдээллийг харъя. Таны суух хүний талаарх мэдээллийг харъя. Групп номер 3 ямар хүнтэй сууж таарах вэ? Яг одоогийн амьдрал нь яг одоогийн чиглэлээрээ яваад одоогийн сонголтуудынхаа дагуу явах юм бол ямар хүнтэй сууж таарах вэ? Эсвэл сахиусууд нь групп номер 3-ыг ямар хүнтэй суулгах талаар төлөвлөж байна вэ? За, сахиусууд нь таныг ямар хүнтэй суулгахаар төлөвлөж байна вэ? Харъя. Narwhal гэдэг юм домогт амтан байдаг. Ганц зэвэртэй загас гэж хэлэх юм уу те? Яг жинхэнэ бодит амтан бол биш. Seven of Cups доошоо харсан гарч ирсэн. Тэгэхээр таны суухан бол маш юм өвөрмөц, юр бусын хүн байх болно. Танд зарим тохиолдолд ийм хүн байх боломжгүй юм шиг санагддаг гэж болцсохгүй. Таныг хүсэж байгаа мөрөөдж байгаа энэ хүн ерөөсөө жинхэнэ амьдрал дээр орших боломжгүй юм шиг санагддаг төрлийн хүн байж болцсохгүй. Ямаа гарч ирж байна. Ямаа биш энэ чинь яа монголоор юу гэдэг вүлээ би одоо монгол үгийг мэдэхгүй болохоор арга гэдэг үлээ мэдэхгүй болохоор одоо загнуулна да монгол юм байж монгол үгийг мэдсэнгүү гэдэг. Одоо энэ хөзөрнийхэн утга болохоор determination буюу ирмэлцэл гэдэг хөзөр байна. 50-ын тогтой. За тэгэхээр энэ хоёр хөзрийг харах юм бол та үнэхээр нөхцөл байдлыг таны суухан бол нөхцөл байдлыг маш бодитоогоор хардаг хүн байна. Маш их шидийн зөмбөлийн учир битүүлэг чанартай хитрхи шороолог уйдгартай хүн биш. Учир битүүлэг mysterious гэж ярьдэн шүү дээ. Цаанаа л нэг учир битүүлэг сонирхолтой зөмбөлийн чадвар мадвартай ч юм шиг тий шидтэн ч юм шиг тэгсэн хэрнээ тэрэндээ нэг ач холбогдол өгдөггүй. Тэгээд тэр чадруудаа маш бодитоогоор ашигладаг, маш бодитоогоор авч явдаг ийм хүн байна. За тэгээд яг одоо цагт болохоор таны суухан нь энэ нөхцөл байдлыг бодитоогоор харах, бодит амьдрал дээр урагшлах, бодит амьдрал дээр акцийг гаргах энэ их лаг чадвараа жоохон хэтрүүлж ашиглаж байгаа харагдаж байна. Хитрхийн налаад байгаа харагдаж байна тий. Тэгэхээр хитрхи их ажил хийдэг workaholic хүн байж болзошгүй. Тэгээ амралтаа мартчихдаг байж болзошгүй. Маш их хэмжээний энергитэй, маш их хэмжээний ирмэлцэлтэй учраас тэрэндээ хит их налаад өөрийнхөө хүн гэдгээ мартчихдаг. Амрах шаардлагатай хүн, идж уух шаардлагатай хүн, хаяа нэг инээж хөрөх шаардлагатай хүн гэдгээ мартаад өөрийгөө бүр айгүй шахдаг хүн байж болцсошгүй. Тэгээд яг уу бие махбод энерги нь бүр үнэхээр хүчтэйгээс илүү хүчтэй учраас бие нь өвдөхгүй ядрахгүй яваал байдаг. Гэтэ тэглээгээд өөрийнхөө лимитийг, өөрийнхөө хязгаарыг зөрчөөгүй гэсэн үг биш. Зөрчиж байгаа өөрийнхөө хязгаарыг бол тодорхой хэмжээнд зөрчиж байгаа, өөрийнхөө лимитийг давж байгаа. Тийм хүн байна. За энэ хүний талаар нэмэлт мэдээллийг авъя. За тэгээ энэ хүнд бас зүүн бэлгийн мэдээллүүд, утга учиртай зүүд гэх мэт зүйлсүүд орж ирдэг боловч энийгээ зориудаар амьдаг анзаарч байгаа. Энэ зүүднүүд утга учиртай, энэ мэдрэмжүүд утга учиртай гэж мэдж байгаа хэрнээ зориуд анихыг сонгож байгаа юм хүн байна. Яг одоо цагт. За энэ хүний талаар нэмэлт мэдээллийг харъя. Тэгээ бас маш үзэсгэлэнтэй хүн байж болцсохгүй тийм өвөрмөц гоо үзэсгэлэн эльф гэдэг штэ. Одоо хаанигтай харахад л юм дэлтэн чихтэй ч юм уу те эсвэл юм сонирхолтой нүүрний хэлбэртэй хүмүүсийг эльф шиг яг нэг эльф шиг гэж ярьдаг. Тийм эльф маягийн гадны үзэмжтэй хүн байж болцсохгүй. Эсвэл айгу бараан арьстай бол Азийн оронд байгаа хэрнээ хар арьстай хүн байж болцсохгүй. Эсвэл нөгөө нэг үс сормоос нь бүгдээрээ цав цагаан өнгөтэй болчдаг тийм биеийн өвчин байдаг да. Тийм хүн байж болцсохгүй. Ямарваа нэгэн байдлаар гадна төрх нь маш өвөрмөц тийм хүн байна. За өрмөнц өрөөсдөр бүр амар анхаарал татам өрмөнц бол биш зүгээр сайн нүүр царайг нэлээд сайн ажиглах юм бол энэ яг өрмөнц царайтай хүн байна гэж анзаарч болох үз. Гэхдээ шууд хүний нүдэнд тусдаг тийм төрлийн өрмөнц бол арай биш. За энэ хүний талаар нэмэлт мэдээлэл авъя. Remarkable.
clarity. Тийм ээ. Тэгэхээр та хоёрын хосын харилцаа бол бүр үнэхээр гоц өрмөц хосын харилцаа гэж харагдаж байна. Үнэхээр та хоёрын шиг ийм хосын харилцаа гэрлэлт 22 ертөнцийн үнэхээр ховор, бүр үнэхээр ховор. Тэгээд та хоёр нэгнийхээ талаар маш тунгалгаар хардаг, нэгнийхээ төгс ойлгодог ийм хүмүүс байна. Тэгээд 22 ертөнцөөс та хоёрыг нийлүүлэх төлөвлөгөө бүр ингээд маш олон жилийн өмнөөс хэрэгжсэн гэж харагдаж байна. 22 ертөнц бүр үнэхээр та хоёрыг нийлүүлнэ гэж бүр шийдсэн байгаа харагдаж байна. Тэгэхээр та хэрвээ энэ хүнтэй суухгүй гэж шийдэж байгаа бол энэ сонголтыг зөрчих амар хэцүү байх болон танд бүр энэ хүнээс өөр хүнийг сонгоно гэдээ бүр үнэхээр зөрүүдэлж болно. Тэгээ өөр хүнийг сонгоод мэдээж өөр хүнтэй сууж болно. Таны амьдрал, таны эрх чөлөө, таны хүч чадал шүү дээ. Гэхдээ тэгхийн бол та бүр үнэхээр шаналга болно. Сахиуснууд нь шаналж уйлаад гимшиж байгаа гэсэн мэдрэх болно. 22 ертөнцийн гимшээ таныг өгүүлээд байгаа. Та мэдрэх болно. Амар их шаналга болно. Тэгэхээр энэ хүнийг эсэргүүцэх айгүй хэцүү. Энийхээ хажуугаар энэ хүн бас таныг эсэргүүцэх айгүй хэцүү. Таныг эсэргүүцэх тутамдаа айгүй шаналга болно гэж харагдаж байна. Гэхдээ боломжгүй биш, боломжтой. За тэгээ та хоёр нэгнтэйгээ танилцсан цагаас хойш би ер нь энэ хүнтэй суумаар байна, ийм хүнтэй суумаар байна гэдэг нэг тоочглож харсан байх боломжтой, магадaltaй. За. Нэмэлт мэдээллийг харъя. Stay optimistic about your love life attraction. Та хоёр аль хэзээ нэгнтэйгээ уулзсан хүмүүс байж болцсохгүй. Шинээр уулзах хүн биш. Аль хэзээ нэгнийгээ таньдаг хүмүүс байж болцсохгүй. Гэтэ албатай, шаардлагатай бол биш. За, нэгнийгээ уулзсан, нэгнтэйгээ аль хэзээ уулзсан хэсэг дээр мэдээлэл авъя. Judgment тийм нэгнтэйгээ аль хэзээ уулзсан байх магадлал айгүй өндөр байгаад байна. Эсвэл дор хаяж нэгнийхээ хүрээнд нэг хүрээнд орж үзсэн хүмүүс байж болцсохгүй, нэгнийгээ анзаарсан байгаа хүмүүс байна. Гэхдээ яг одоо нөхцөл байдал жоохон сөрөг байж болцсохгүй. Тийм учраас сахиусан таныг энэ нөхцөл байдлын талаар айгүй эерэг хандлагатай байгаарэ. Та хоёр нэгэндээ хоёулаа татагдчих шүү. Та ганцаараа энэ хүн татагдаад байгаа юм биш. Тэр хүн бас яг та тэр хүнд хэрэг татагдж байгаагийн талаар тэр хүн бас танд айгүй их татагдж байна гэж харагдаж байна. За тэгээ бас дээрээс нь та хоёрын хосын амьдрал, та хоёрын үргэлжлэлийн амьдрал бүр маш их эерэг зүйлсээр дүүрэн байх болно, хангалтуун байх болно. Эерэг гэдэг зүйл бол ингээд энэ цэцгэлсэн юм айгүй гоё харилцаа, эерэг харилцаа байна. Тэгээд та хоёрын нэгэндээ соронслогдох энэ соронзын мэдрэмж суусны дараа арилахгүй, харин эсэргээрээ илүү хүчтэй болно. Одоо аль хэзээ соронслогдох мэдрэмж зарим хүмүүст айгүй групп номер 3-ыг сонгосон, зарим хүмүүст бүх хүмүүст биш шүү. Зарим хүмүүст аль хэзээ соронзын мэдрэмж айгүй хүчтэй байж болно. Тэгтэл энэ мэдрэмж нь аяанда сулрах биш, аяанда илүү хүчтэй болж байгаа, илүү хүчтэйгээр соронслогдож байгаа харагдаж байна. За тэгээс энэ уншлууд дээр ногоон өнгө айгүй харагдаж байна тийм. Ногоон өнгнүүд айгүй их гарч ирсэн байна. Цэцэгний зураглалууд айгүй их гарч ирсэн байна. Окей. За тийм байна. За одоо болохоор та хоёр яаж учрах вэ гэдгийг хараад өгье. Та хоёр яаж учрах вэ? Групп номер 3 энэ суухантэйгээ яаж учрах бол? Групп номер 3 суухантэйгээ яаж учрах вэ? Групп номер 3 суухантэйгээ яаж учрах вэ? Saturn structure доошоо харсан гарч ирсэн. Тэгэхээр материйн ордын шинж тэмдгүүд аюу их гарч ирж байна. Арслангийн орд одоос гарч ирж байна тийм. За 5-ын тото 24-ийн тото 26 11 6 дээр 5-ыг нэмээд 11-ийн тоо гарч ирж байна. Shine тэгэхлээр та хоёр ямар цаг хугацаанд хизээ яаж учрах нь ерөөсөө цаг хугацааны дагуу шийдэгдсэн байгаа. Ерөнхийдөө бол тэгээ дээрэс нь та хоёрын учрал нь жоохон биш нэлээд сорилттой байгаа харагдаж байна. Учрахаас өмнө таач шархалцсан тэр шархалцсан байж байгаа нэгнтэйгээ учирч болцсошгүй. Нэгнтэйгээ учирсныхаа дараас та хоёр шархалж таарч болцсошгүй. Эсвэл учрах үед нь та гэр бүлийн асуудалтайгаа зуралдаа, тэр нь бас ажлын асуудалтайгаа зуралдаа гэдэг ч юм уу тийм иймэрхүү байдлаар хоёр талд ийм хэцүү, хүнд хэцүү даваануудыг, сорилтуудыг биелүүлээд явж байгаа харагдаж байна. Тэгэхээр та хоёрын учрлын хажууд эргэн тойрон тэр учрлын цаг мөчийг тойроод асар хэмжээний
шаналл зовлон сорилтууд байна. Гэтэ шаналл зовлонгууд нь ерөөсөө шийтгэлийн чанартай биш, сургаалын чанартай. Гэтэ бас сургаал нь жоохон ихтсэн чанартай байж болцсошгүй. Сургаал нь жоохон ихтэж байгаа харагдаж байна. Тийм байна. Тэгэхээр яагаад бол санжир гаргийн сөрөг санжир гаргийн нөлөө айгүй ихтэй байгаад байна. За тэгээ та хоёр учрах үедээ яг уу та хоёр нэгнийгаа ерөөсөө энэ хорвоо ертөнцийн хамгийн төгс үзэсгэлэнтэй хүмүүс гэж анзаарч болзошгүй. Тэгэнгүүт та тэр хүнийг арчаад хөөх яасан гой хүн бэ гэд нөгөө хүн таныг арчаад хөөх яасан гой хүн бэ гингүүтээ над шиг хүнийг бол тоохгүй л ах та гэд шууд араас нь өөрийгөө доош нээж байгаа, өөрийгөө голж байгаа үзэгдэл бол харагдчихээн та хоёрт хоёулангаас нь. Тэгэхээр та хоёр хүнтэй учирчаад ёо ийм хүн л намайг тоохгүй дээ гэж бодож байгаа бол энэ л худлаа мэдрэмж. Нөгөө хүн таны талаар яг адилхан мэдрэмжтэй явж байгаа. Тэгэхээр та хоёр учирчаад нэгнийгаа шууд голж байгаа, өөрөөсөө голж байгаа харагдаж байна. Нэгэндээ айгу тийм хэмжээгээр татагдсан учраас. За та хоёрын учирлын талаар нэмэлт мэдээллийг харъя. Та хоёрын учирлын талаар нэмэлт мэдээллийг харъя. The Empress дахиж гарч ирж байна. Тэгэхээр та хоёрын учирлын үеэр нөгөө нэг токсик эмгтэй зан чанар гэдсэн тий. Үгүй ээ. Энэ талаар арай өөр мэдээлэл байгаа харагдаж байна. Энэ нь болохоор онлайн орчинд ч юм уу эсвэл энэ хүний хүрээний орчинд хин нэгэн токсик эмгтэй хүн энэ хүний талаар эсвэл таны талаар цуурхал тараасан таныг токсик эмгтэй чанараараа манипуляцлсан, хохирох гэж оролдсон үзэгдлүүд бол байх болно гэж харагдаж байна. Энэ нь тэгээд бас таны токсик эмгтэй чанар гэж байдаг. Ингээд энэ ангаалтанд нэмэр болох зорилготой. Тэгэхээр энэ хүний талаар эмгтэй хүмүүс жоохон буруу наад хүнчээ араар тавиал яваад байдیں۔ Ингэдэг ч юм уу те. Иймэрхүү цуурхлууд тарааж болцсохгүй. Эсвэл интернет орчинд эмгтэй хүмүүс нийлж аваад энэ хүнийг доош нээдэг, дээрлэгдэг гэдэг ч юм уу. Тийм зүйлс байж болцсохгүй харагдаж байна. За тийм ээ. Тэгэхээр уншлагын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Одоо хэрэг манай нэмэлтийг минь ахын бол та хоёр хизээ суух вэ гэдгийг хараад өгнө. Та хоёрын амьдралын зорилгын талаар хараад өгнө. Хамтдаа амьдралын зорилго буюу хамтдаа яг ямар карьер ажил хийж амьдрах вэ гэдгийг нь хараад өгнө. За тэгээд та хоёр уулзах хүртэлх том садаанууд бөгөөд энэ садаануудыг ангаах аргачлалуудыг нь зөвлөгөөтэй хэлээд өгөх болно. За хэрэг манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол томдохгүй болцъё. Тэгээ хэрэг манай нэмэлтийг минь авахгүй шийдсэн болвол мэдрэмжээ дагаад авахгүй байх нь зөв юм шүү. Хэрэг мэдрэмжийг нэмэлтийг авах нь зөв гэж санагдж байвал авах нь зөв. Нэг авах шаардлагагүй гэж бодож байвал тэр мэдрэмжээ хүндлээд авахгүй байх нь бас зөв юм шүү. Тэгээд аль сонголтыг хийсэн бэ? Ямар нэг шийтгэл гэж байхгүй, алдна гэж байхгүй, хоцрон гэж бол байхгүй юм аа. За тийм ээ. Тэгэхээр томдохгүй болцъё.